Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтай байвал. Таны өдөр тутамд өмсдөг пижакон дээр төдийлөн сайн анзаараад байдаггүй ч сонирхолтой дизайны уламжлалт деталууд байдгийг та мэдэх үү? Яагаад заавал пижакны зүүн хандсан дээр лого байрладаг вэ? Та энэ талаар бодож байсан уу? За энэ детал нь анх цэргүүдийн зэрэглэл ангиллыг хандсан дээр байрлуулдаг байсан уламжлалаас үүдэлтэй юм байна. Өнөөдөр бол энэ нь дээд зэрэглэх гэдгийг илтгэх 70 дахиад болсон. Хүмүүс нэх анзаарагдаад байдаггүй ч энэ лого нь брендийн чанарын баталгаа, мөн түүхэн уламжлалыг хадгалах дээд зэрэглэлийн limited edition гэдгийг илтгэдэг болсон. Зүүн хандсууд бол урдаас харахад хамгийн гайхалтай харагддаг хэсэг. Харин баруун гар нь илүү хөдөлгөөнтэй, лого илэгдэх, бохирдох эрсдэл өндөр юм байна. Тиймээс брендууд логогоо хамгаалахын тулд уламжлалт байдлаар зүүн талд логогоо барилуулдаг. Мөн зарим брендуудын хувьд хандсан дээрх лого нь limited edition буюу тусгай загвар гэдгийг илтгэдэг. Гэхдээ жинхэнэ загвар ойлгодог хүмүүс энэ дээд зэрэглэлийн пижак байна гэдгийг хараад шууд таньж мэддэг юм шүү. Та пижак өмсөхдөө нэг зүйлийг анзаарч байсан уу? Эрэгтэй ба эмэгтэй пижак яагаад өөр тал руугаа товчлогддог юм бол? Эрэгтэй хувцас дандаа баруун тал руугаа, харин эмэгтэй хувцас сөргөл зүүн тал руугаа товчлогддог. Энэ нь зүгээр ч нэг дизайны шийдэл биш бөгөөд олон зууны түүхтэй сонирхолтой уламжлал юм байна. Эрт үед эрчүүд баруун гараараа сэлэм зэвсэг барьдаг байсан. Хэрвээ хувцас нь зүүн тал руугаа онгойвол зэвсгээ гаргах үед хувцас нь салхинд дэрвэж хөдөлгөөн цаад болдог байсан учраас эрэгтэй хувцсыг баруун талдаа товчтой хийдэг уламжлал тогтжээ. Харин баян айлын эмэгтэйчүүдийн хувцсыг үйлчлэгч нар нь өмсгөж өгдөг байсан учраас товчин зүүн тал руугаа онгойх нь илүү амар хэлбэр байжээ. Мөн эмэгтэйчүүд хүүхдэд зүүн гартаа тэрвэрдэг байсан тул зүүн тал руугаа онгойх хувцас нь хөхүүлэхэд тохиромжтой байж. Энэ нь одоо загварын салбарт эрэгтэй эмэгтэй гэсэн пижакны ялгааг харуулах болсон юм байна. Пижакны энгэр дээр байдаг жижиг нүхийг анзаарч байсан уу? Энэ жижигхэн деталь үнэндээ өөрийн гэсэн түүхтэй. Эртний Европын цэргийн офицерууд парад хурим албан ёсны арга хэмжээнд амьд цэцэг зүүдэг байсан. Тэр цэцгийг тогтоохын тулд пижакны энгэр дээр ийм нүх гаргаж өгсөн байжээ. Мөн өөр нэг түүх нь Английн нэгэн хаан хайртай эмэгтэйн өгсөн цэцгийг цээжиндээ хатгаж дайн руу орсон гэдэг. Тэр үеэс хойш эр хүн цэцэг зүүх нь зориг үнэнч байдлын бэлэгдэл болжээ. Орчин үед хүн бүр цэцэг зүүхэ болсон ч гэхдээ пижакны энгэр дээрх энэ нүх нь хүндэт деталь учраас дизайнерууд уламжлалыг хадгалахын тулд энэ нүхийг хэвээр нь үлдээжээ. Хямдхан пижакан дээр энэ нүх нь зүгээр чимэглэл байдлаар байдаг бол харин өндөр зэрэглэлийн пижакан дээр уламжлалт байдлаар хийж зориултаар нь бүрэн ашиглаж болохоор хийгдсэн байдаг байна. Ингээд харвал өнөөдөр бидний зүгээр пижакны жижиг деталь дотор маш урт түүх, соёл, уламжлал нуугдаж байдаг гэдгийг мэдэж авлаа. Загварын талаарх сонирхолтой баримт түүх, хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.